Сайн бацхан ирэх хүмүүнд ноёд үзэгч нараа. За тэгээд хэдүүлээ өнөөдөр одоо нэг өмнө хийсэн бичлэг байгаа. Дельтаг хэрхэн суулгах вэ гэсэн. За тэрийг одоо part 2 гэх юм одоо. За одоо дельтагаа дадсан болвол хак хийж байгаа тоглоом руугаа ороод за хамгийн ихэнд дельтаныхаа кeyг олдог байгаа. За тэрийг хэрхэн олохыг би зааж өгцгөөе. Ер нь бол өмнө бол дельта кeyг авахын тулд жоохон уддаг байсан. Одоо бол авахд амархан болсон байлээ. За одоо хэдүүлээ хүлээцгээе. На бро. Энэ арай гоё аватартай. Нийт хүсэр. Мохоо аватартай хүмүүс үзээд. Тиймээ өөрөө гоё аватартай. За ингээд одоо ингээд та нарын бол хурдан орд магадгүй манайх ингээд муу ус болохоор ингээд. За тэгээд одоо ороод ирнэ штэ. Орд ирээч. Ямар удаа юм бэ? За ер нь бол ингээд гатцсан байгаа цагт бол зогсож яхад бол ер нь хамгийн үр дүнтэй арга зогсож яхад бол арай хурдан уншина. Окей, наадах юм чинь байна. За одоо дуун гарч ирж байна. За одоо яг ингэж гарч ирнэ. Одоо ингээд санаандгүй X дээр дарж байгаа юм яаж орохоо мэдэхгүй магадгүй. Одоо буцаагаад энэ дельта дээрээ дараад. За нэг яг ингэж гарч ирээд байвал та нар энэ одоо нэг энэ enter key гэж байгаа. Энэний доотлын энэ resai за мэдхгүй энэ нэг continue гэдэг товчныхан доор байгаа товчийг ингээд дарна. За тэнгөт ингээд линк авцсан. Линк копид авчна. За тэнгөт одоо копид гэж авсан тий. Та нар одоо Google юм уу Chrome-лог орж агаад одоо хайнаа гэсэн. Одоо search дээр нь тавьж агаад саяныхаа копид гэж авсан линкийг одоо яана пестлэн. За тэнгөт одоо ингээд гараад ирж байгаа. Тэгээ пестлсныхаа дараа шууд хайчин. За тэнгүүд ингээд watch tutorial white shop гэдэг одоо гарч ирнэ. За одоо тэнгүүд энэ continue дээр дахид дарна. Яг ганц удаа ингээд continue дарангууд ингээд loading гэж гарч ирэхгүй бол одоо та нар буруу оруулж байгаа гэсэн үг. Loading гэж гарч ирнэ. Loading гэж гарч ирэхгүй бол болохгүй гэсэн үг. Оо чаксан. За одоо ингээд Loot Labs гэдэг одоо вебсайт руу оруулах байгаа. За одоо энэ харж байна loading гэж гарч байгаа. За тэнгүүд за ингээд ийм одоо нэг сайт руу ороод ирнэ. За тэнгүүд одоо get for за ямар ч тач энэ delta key system гэж байгаа. За одоо энэ дээр нь get link гэж дарна. Тэгээд get link гэж яагаад get link-ийг одоо энэ watch add free гэж яагаад энийг нь дараад энэ дээр нь дараад тэгээ continue дарна. За тэгэнгүүт одоо ингээд бичлэг гараад ирнэ. Тэгэнгүүт skip add гэж дараад за тэгэл ингээл болоо. За тэгэл open гэж дараал. За тэгэл одоо энэ creating your key гэж яагаад за одоо continue дараал болоо. За тэгээд өөр юм гарч ирээ зөвл 2 удаа дараарай. За тэгээд иймэрхүү юм гараад ирнэ. Тэгээд тэрийг нь ингээ копи хийж дараад копи гэж аваад. За тэгээд буцаж ороод буцаж ороод Roblox руугаа ороод за тэгээд саяны нэг юм бичдэг K бичдэг нэг хэсэг байсан шүү дээ. Тэрэн дээрээ paste хийж оруулаад тэгэл болоо. За тэгээд дараагийн бичлэгээр болвол за юунгээс харуулчих. Дараагийн бичлэгэн дээр Ford тоглоно. Ford-ийн одоо хацаа. Тэгээд сүүлрээ тэгээд зүгээр тоглоом тоглодог видео хийж магадгүй. Тэгээд бас хүүхдүүдтэй хамт тогломоор байна.
Тэгээд миний хоолой нэг сонирн байгаад байгаа. Яа тийшэр. Яа. Юу гэнэ ч юм уу? За тэгээд одоо дахиж орж ирээ. За одоо эн чинь ингээд дахиад ороод ирнэ штэ. Зингүүт одоо KXML гэж байгаа. Тэрэн дээр ингээд дарангуудаа энэ free дагуур зураас ямар юм гинүү тэрийг нь та нар ингээд пастлангууд одоо энэ continue дарааллаа. За тэгээд ингээд гараад ирнэ. За тэгээд ингээд та нар одоо юу гэхээ өөртөө мэднэ. За тэгээд дараагийн бичлэгэн дээр 4G хак юм уу? Эсвэл бол 9980 хак оруулах магадгүй. Аль нэг нь.